Цаг тутмын мэдээ хэлж байна. Студид Ариун Зул мэдээллийг танилцуулна. Этиопиас Кенийн чиглэл ниссэн Боинг онгоцны зорчигч 2 минут хоцорсноор амьд үлдэж чадсан байна. За өнгөрсөн юм гараг 157 хүнтэй онгоц осолдож бүгд амиа алдсан юм. Харин энэ нислэгээр нисэж зайлшгүй хөл хүрэх байсан ч 2 минут хоцорч амьд үлдсэн зорчигч энэ тухайга олон нийтийн сүлжээнд хуудсандаа бичсэн байна. За намайг ирэхэд хүмүүсийг суулгаад дуусч байсан хамгийн сүүлийн зорчигчид онгоц руу орж байла. Намайг оруулаач гэж хашгирсан ч зөвшөөрөөгүй. За ачаагүй зөвхөн гар тээштэй явж байсан учраас л нислэгээс хоцорчихсон гэж Афины оршин суугч Антониос Мавропулос олон нийтийн сүлжээнд бичсэн байна. За ET302 нислэгийн чиглэлд амжиж суугаагүй цорын ганц зорчигч намайг байсан гэж хэлсэн. Дотны найзынхаа ирүүлсэн зурвасаас онгоц хөөрснийхөө дараахан усалдсан гэдгийг мэдсэн хэмээн онгоцноос хоцроод амьд үлдсэн Антониос Мавропулос ярьсан байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын элчин сайдын яам 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финлянд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэлх хоногийн виз мэдүүлгийн дүүр дамжуулан авдаг болох юм байна. За харин дээрх орнуудад албан тушаалаар болон 90-с дээш хоногор зорчих иргэдийн виз мэдүүлгийн хувьд холбооны бүгд найрамдах Герман улсын элчин сайдын яамд урьдын адил хүлээн авах юм байна. Израиль улсын парламентын ээлжид сонгуул болоход 1 сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Сүүлийн хэдэн өдөр Израиль улсын гудамж талбай тус улсын топ улс төрчдийн дунд хуруугаа гозойлгосон зураг бүхий зураг самбаруудыг хэн нэгэн байрлуулжээ. За тань руу дунд хуруугаа гаргадаг улс төрчдийг дахин битгий сонг гэсэн тайлбартай энэ самбарууд нь шинээр байгуулагдсан Яшар намын хийсэн зүйлийг нь за дунд хуруу кампанид ажил цаашдаж давалгаал үргэлжлэх болно гэлээ. Сонгогчид бидний энэ ажлыг дэмжиж хүлээлттэй авахулсан. Учир нь энэ бүгд үнэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Эдгээр улс төрчид иргэдээ хизээж бодож байгаагүй хэмээн тусмын төлөвлөл мэдгдсэн. Зурагт самбар дээр тус улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху за тэргүүтээ нөлөө бүхэхэд улс төрч зураг дээр байсан юм а. Сүүлийн 2 жилийн хугацаанд мартагдаад байсан Улаанбаатар өвчин хэдхэн хоногийн өмнө Өмнөгов аймгийн Хамбогт суманд ажиллахаар ирсэн иргэдээс илэрсэн. За дэлхийн хэмжээнд 2018 онд Улаанбаатар өвчний 229,068 тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байгаа. За одоогоор энэ нэгийг Таиланд, Бангладеш, Филиппин, Малайз, Хятад, Украин, Гүрж, Серби, Итали, Орос зэрэг орнуудын Улаанбаатарны дэгдэлд гарч манай улсад 2019 оны 3 сарын 11-ний байдлаар дахин нэг тохиолдол Говьсөнбөр аймагт бүртгэгдсэн гинэ. Өнгөрсөн ийм гарагт Умарслангасын хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн санал хураалт. За энэ тухай мэдээллийг та бүхэнд үргэлжлүүлэн хүргэе. За дараагийн мэдээлэл. Өнгөрсөн ийм гарагт Умарслангасын хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн байна. Энэ удаагийн сонгуулийн удирдагч Ким Жон Уны засаглалын үед болж байгаа 2 дахь сонгуул болж байна. Сонгуулийн нэр ойролцоогоор 100% байж сонгогчид хөлмөрчдийн намыг 100% сонгосон тухай тус улсын төвийн мэдээллийн агентлагаас дамжуулсан байна. Саналын хуудсан дээр цорын ганц нэр дэвшигчийн нэр байдаг. За иргэд түүнийг дэмжихээс өөр сонголтгүй байдаг гинэ. Онлайн хувьд нэрийг дарж дэмжихгүй байгаагаа илэрхийлэх боломж байдаг. За гэхдээ өнөөдрийг хүртэл ийм тохиолдол гараагүй гин. Хэрвээ ийм сонголт хийвэл даруй нууц албаныханд баригдаж галзуурсан үн тооцогдох тодорхой байдаг тухай Умарслангасыг судалдаг мэрэгжилтэнгүү тайлбарласан байна. Цаг тутмын мэдээг хүргэлээ. Үргэлжлүүлэн цаг ахрын мэдээлэл хүлээн авч үзнэ.